Монгол телевиз оюуныг тэтгэж жаргал бэлэглэнэ. Хамтрагч Ажума Republic жинхэнэ солонгос амтыг гэртээ. Хамтрагч Завгар технологийн төгс сослол SMEG аль биесны дистрибьютор Enamog. Картер чи. За. Танах арт аптай юм уу тий? Тий, арт аппликейшн ашиглаад 3 төлбөрөөр та төлбөрөө төлөх боломжтой байгаа. Нэгдүгээр та төлбөрөө шууд төлөх боломжтой. Ингэвэл та арт аппликейшны гүйлгээний арт койны урамшууллыг авах боломжтой. Хоёрдугаар та төлбөрөө 60 хоногт 2-оос 5% төлөх боломжтой. Худалдаа авалт бүрийн 1% нь арт койны урамшууллыг олж байгаа. Тий. 60 хоногт 2-оос 5% гэсэн. Тий, хүснээрээ сонгож болно. 3-дугаар та арт койн ашиглан төлбөрөө хөнгөлүүлэх болон зарцуулах боломжтой. Ойлгоорн дэлгөө. За тэгвэл юугээр шууд арт бие төлчих. За. Let's Cook Show-нд тавтай морил. Өнөөдөр бид нар лазанья хийх болно. Надтай хамт Эбо буюу инх бол. Сайн байцгаана уу? Сайн байна уу? За, өдрийн мэнд. Өдрийн мэнд. Би одоо бол лазанья гэдэг хоолыг хамгийн анх нөгөө Garfield гэдэг хүүхлийн кинодос мууртай. Тийм харж ирсэн. Гэтэ бол нэг ч амьдралдаа лазанья бол ивч үзээгүй. Яаж идэж тэгэхээр бүр мэдэхгүй гэсэн үг. Тэгэхээр бүгдийг сайхан заагаад өгөөрэй. Туслаараа дэмжээрэй. Тэгвэл бүр гоё. Юу ч мэдэхгүй хүнд юу ч заасан гоё. За окей. Бүр энэ лазаньяг нөөсөө Garfield гэсэн шүү дээ. Garfield гэдэг бүр Европ бүр ингэ Garfield-ийн нэрийн лазанья гэдэг нэртэй өгтлөө. Юундаа оруулсан. Лазаньяг чинь Garfield илүү од болгоцсон. Тэгэнгүүт тэгээд менюндээ оруулчихаар илүү олон зарагддаг байсан гэж. Наач бүр ямар сонирхолтой тийм. Итали хоол гэсэн үгтэй лазанья. Тий, ер нь Итали. Гэхдээ ер нь бүр түүх нь бол Ром, Грекээс гаралтай юм билээ. Хуучин Лагонон гэдэг нэртэй Грекээс гаралтай. Тэр нь хуучин юм тогоо гэсэн нэртэй байсан. Зөв тийм хоол. Ер нь тогоон дотор ер нь бүгдийг ингэж давхарлаж хийгээд чандаг байсан байхгүй. Одоо орчин цагт ингэж хөгжсөөр байгаад шарх шүүгэнд болгоод 10 20 минут 30 минут хурдан болгож болдог болсон. За тэгэхээр одоо хамтдаа их. За тий. Ерөнхий би ч нэг процесс нь яриад. За. Хоёлоо лазаны гоймонго ашиглаад гоймонго ихлээд чанчна. Энэ хоорондоо болонез мах буюу үхрийн маха ашиглана. Үхрийн махаараа болонез маха бэлтгэн, улаан сүмсээ бэлтгэн, хамгийн алдартай бешамел соус гэдэг цагаан сүмсээ бэлтгэн. Ер нь хоёр сүмс маха болгоно, гоймонго бэлтгэн. За энэ дөрөвөө хийчихэд хоёлоо давхарлаад ингэж хайрыг түгэн зэ. За алаад өгцгөө гэдэг ш. За. За одоо хоёул ихний хэл чинь юу гэж хэлэх вэ? За. Одоо хамгийн маха машин идчих. За ойлголоо. За. Энийг ирээ арч. Ийшээ мах орно гэж бодоолж иччих. Нарийн бодлож болно. Би шууд яг энэнгээрээ л ингэж. Тий, ингээд 2 3 ингээд ороход бол. Тий. За окей. Зя. Энэ мах маань бол ерөөсөө биби баачрын бүрийн гойны мах. Тэр нэг хальс багтай айгүй гоё. Нэг баачрын ч гоё эвдээд тавьсан байж тээ. Тэр нь бол нэг 2 мах багт хоёлоо бол наадтай чиглээ. За. Өстэй сонирхолтой санагдчих шүү дээ. Тэр нь гэртээ хаад идэг үү? За би ч бол яг их нэртэйгээ зүхтаа тамирчин байх үедээ бол ээлжлээд бол хоол бол хийн. Гэтэ дэглэмийн хоол хийн. Тэгээд анханасаа уртаа шинж. Шууд ингэж үг. Тэгээд тий. За. Анханасаа бол би чи төмс шард сурсан. Төмстэй ургыг бол одоо маш сайн юм. Дээрээс нь төмстэй будаатай ургыг бол маш сайн. Дээрээс нь жоохон шүл хийгээд бол шүлтэй хоол болгоод бас их сайн. Тэгээд яг уу гол юм нөгөө хийж байгаа сэтгэлдээ дээрээс нь нэмээд дуусчихлаар бол их сайхан байгаа. Байдаг болтой байдаг юм байл шүү дээ. Дуулдаг хүн чинь юу ч хийсэн сайхан байна тийм. За. За махны машин бол энэ SMEG гэдэг брэндийнх нь шүү дээ. Альва тоног төхөөрөмжийг биш дээ. Ерөнхий галтгоон зөвлөмж гэвэл хоосноор нь ихлэ ажиллах хэрэгтэй. Тэгвэл нөгөө эвдрэл багтай удаан ашиглагддаг. Тэгэхээр ер нь махны машиныг ихлэ хоосноор нь ажиллуулад үзсэн.
Асууд ажиллаж байна Тийм тийм. байна. За. Зүзүрээ. Буцааж яваад баг-багаар доошлоо. Бүгд нь ер нь дээр нь хийчих юм. Энэ дэр ингээд Тийм. барьчих гэж юу? Аа. За одоо ингээд За, энэгээрээ дарна тийм. Цаанаасаа ингээд нэг гараараа наашлуулаа. Оо за. Тэгээд дээрээс нь дараад. Оо вау. Энэ шинжтэй янз бүр нэ. Тийм байна. Өстэй нөгөө хурд өвчтэй гэдэг шиг. За. За. За хоёрт хоёлоо лазаны гоймонго чанах тавьчих. За энэ лазаны гоймонг чанахын тулд усандаа тос давс төрүүлж хэрэгтэй. Аа за. За. Давс байгаа юу? Бага. Үз. Би нэг гоё юм харуул. Хүй. За таарч. Вау, за. Супер ээ. Ширийн доороос гарч байна. Энэ одоо манай хан төглийнхэн маань бүгдээ энэ хауснууд нь гантик гэдэг ийм брендээр одоо тавилах бүх юмудаа ингэ хийлгэх юм бэл. Тэгээд энэ хамгийн сүүлийн үеийн технологиуд бүгдийг нь оруулсан. Одоо хоёулыг нь тэнд байгаа тэр залгацсан залгуур нь хүртэл өөр дээр бүр USB. Оо за. Тэгээ USB тэгээд одоо Type C за тэгээд Bluetoothтэй тэгснээр тэр бас ингэ доошоо дарангууд ингэ орчин ширэлэв. Тэгэхээр бүр сонирхолтой байгаа шүү дээ. Гайхалтай. За одоо хоёулаа тос хэрэгтэй гэсэн. Тий, наадл олив юм тос юм. Аа за. За тос маань ингэ. Давс перц. За давс перц. Тийм байгаа. Бусвал буцалж байгаа. Аа. За. Ер нь тэгээ сайхан. Зорилго нь наалдуулахгүй гоё чана те. Хүүхэн байх зүгээр. За. За иймэрхүү байна. Шанж гаргаж ирчээд дахиад бас туслаа. Тэр нь наалдахгүй байх нь чухал гэж. Аа. За тэгвэл дахиад жоох хийч. За давсаа мөн ажилласан. Давсаа ер нь мэдрэмжээр үү. За би энийг бас нэг юу гэдэг мэдрээд үзье та. Энэ юу вэ? Харагдчихэв. Яас ямар амар ихийг авч өөртөө. Нөө гомч лазаны гомгийн онцлогоос өөрөө жоохон зузаан байдаг учраас жоохон өөрт нь давсны тийм баг зэрэг юм шингэж үзүүр. За болсон. За. Лазаны гомонго руу хийш. Чи цагаан дотор багтах ёстой да. Нэг гайхалтай маа. Тэ. За чи яах юм? Яаж хийх гээд байна вэ? Үгүй энэ би бодохдоо зүгээр нэг лавшааны гом шиг зүгээр буудаг ч юм уу. Чи тэгвэл италичуудад энэ лазаныг мэддэг хүмүүс дараа нь загнаад дуулахд чинь яа. За одоо яах юм? Нэг нэгээр нь юм уу? Нэг нэгээр нь. За яах юм? Ингээд үү? Ингээд. Аа за. Өөрөө ороод ингээд нэг цагийн зүй шиг ингээд. Аа тийм. За оронгууд. Пастаны гом шиг ингээд. Аа за. Энэ чи өөрөө ороод. За ойлголоо. Гомн чанахад анхаарах зүйлс ерөнхийдөө нэг гомн бүр өөрийн онцлогтой. Тэр ер нь нэг уутан дээрх минутын их анзаарах хэрэгтэй. За 8-аас 10 минут, 6-аас 7 минут гэх юм янз янз байна. Энэ болохоор айгүй зузаан. Айгүй гоё гомн байгаа учраас энэ айгүй удаан чанагддаг. Тэр хоёулаа нэг 9 минут чанаад аав. За тэгвэл энэ шинээсээ шууд энэ таймер ич тээ. За тэгээд 9 минутын дараа энэ бас бүрэн болсон уу гэвэл үгүй. Алтанте гэж ярдгийг. Жохон юм дутуу болцтой. Лазаныг ер нь дээр нэг гомонго бүр түүхийгээр нь ингэж шууд чанга шүгэнд хийж болгодог гэсэн юм. Хоёулаа хагас болголтыг нь цагаа хэмнээд шууд чамдж байгаа гэсэн. Ойлголоо. За 9 минут гээд цагаа тавьчлаа. За энд таг маань. Энэ дээр анхаарах зүйл нэг лазаны гомон онцлог юм балбар байгаа зү. Голд нь 5 минутын дээр нь бас нэг анхаарах хэрэгтэй шүү дээ. Тэгвэл нэг бүр яг 10 минутын дараа 9 минутын дараа очихоор за тийс салахгүй болчихсон. Шууд барцантай шанар өндөр байх нь шүү дээ. Тэгэхээр ингээд наан бас нэг бах хэрэгтэй. За дараагийн ажил маань. Тэгэхээр луун гарлагчдаг хөө. За тэгээ. За би одоо луун бол бас арилгаж чадна. За. Одоо харуул хийдэг зүйлс нэг. Тий. Алтхан дээрээс ингээд дутдаг эсвэл халуун юм байгаад байнга дээш эсвэл болгоомжтой гэдээ орилж ирж дээ. Ойлголоо. Гол нь аюулгүй бай тий. Халуун гэдэг. Тий. Рефлексээр бидний автоосны зөрөгтэй хүлээ. Халуун. Жишээ тий. За. Яа, хажууд юу хэрэг болох вэ гэхээр сонгон сэрэмс хоёроос бичсэн шээ. Манай альбом нь одоо хэдэн жил тоогооч гэдэг мэрэгчлэр ажиллаж байна. Тэгээд 16 оноос хойш одоо 9 жил болсон. Вау. Одоо анх яагаад ер нь тоогооч гэдэг мэрэгчлийг сонгож ажиллах болов? Яг юутэй байж яагаад холбогдчих тоогооч гэдэг мэрэгчл рүү? Яг манай ах ус тоогооч байхгүй. Вау. Хамт тоогооч хийж үзээд тэгсэн чинь ингээд нэг төмсний нухс шийж үзээд
За. Тэгсэн чинь сүү масл нэмэл хайруулсан тавган дээр ингээд ажиллаа л те. Гайхаад юу хийгээд байгаа юм бэ тэгэл амсаал үтсэн чинь бүр ингээд ертөнцийг цэлмэл явцсан юм уу. Тэгэл төмсний нөх шиг ингэж хийж болт юм байна те. Тэгвэл би яагаад өөрөө хийж болохгүй гэж гээд зүтэн дагсараа тоглож болж тэгж тоглож болно санагц. Өөрөө дуурласан юм уу. Өстө сонирхолтой юм аа. Юу болохоор энэ шууд зүгээр тавган дээр шууд яагаад арилгацж болно шүү дээ. Тэгж байгаа дараад нь цэвэрлчихье те. За. Одоо би ч бас нэг юм техник сурсан байгаа. Одоо ингэдэг техник юм байл. Одоо шууд энийг ингэж барьж агаад энийг шууд ингээд авчт юм лээ. Оо за гайхалтай. Тий. А өмнө нь болохоор анхлан суралцж байхдаа ингэдэг байлаа. Ингэж татаад дахиад ингэж татаад. Одоо гэсэн шин чин зүгээр ингээд авчт юм. Тэгэхээр гарын их амар юм байна. Өөрөө шууд ингээд зүгээр арилгацдаг. Тэгээд дээрэс нь нөгөө хүнсний ногоонуудыг чинь ингэж арилгахаас өмнө угаацсан байх хэрэгтэй юм байна. Тэгээд угаацсныхаа ард дээр шууд ингэ ичих юм бол бохирдолтгүй амар идэм шүү дээ. Тэр нь анхны боловсруулалт нэрсээ угаах ялгах те. Тэгээд угаасныхаа дараа хийсгээр хамаагүй. Гэхдээ энийхээ дараа дахиад муу угаана те. Хэцүү л бол мэрэгжлийн бол. Тэстэ сурч байна. За нэгэд их ингэж. За ер нь болно дөө. Налны луу. Оо за тийм байна уу. За ойлголоо. За одоо нэг угаагаад. Хоёлоо юу ич. Хайруулын тавгас гаргачих. За тэгээ энийг ингэж чи. За хайруулын тавг маань хаана вэ? Хайруулын тавг маань. Хайруулын тавг маань хаана вэ? Энэ хаана байгаа юм бэ? Яг нууцсан юм бэ? Энд байна. Оо за. Ийшээгээ ичиж. Хайруулын тавг аа. Зэрэгтэй чи өнөөдөр халуун дээр явчих. Би чамд жоохон туслаад ирчээд явчихдаг. За тэгээ. За. Дууган, сонгон, шанцаа гурван хооронд. За. Энэ тулцаа чи одоо ер нь хүн яг гэртээ хийж байгаа юм шиг л те. Хоолыг хүнд зориулж хийдэг гэхээр өөртөө зориулж хийдэг гэдэг. Өөртөө хүн өрсөө муу хүсдэг. Тэгэхээр ер нь чи гоё мэдрээд гоё. Маслыг одоо заавал хэдэн грамм гэж хэлвэл хүн тэгэл гэртээ дараа граммлахгүй ч те. Тэгээд ингээд за ер нь наач нэг 2 албан хийчихтэй гэдэг. Дахиад сонирс юм хийчих. За. Бид яа хэдийн дэрэн шууд ирж сүнгэнэ. Нас нөгөө гамбан хийх юм уу те? Тий. Энэ маань болохоор манай нөгөө Японы Tote-гийн брэнд үүд юм байна. За. Тэрний маань ган гамбанс. Энэ нөгөө яагаад ган гамбанс дээр хийж байгаа вэ гэхээр нөгөө бактери үржүүлэхгүй. Дээрээс нөгөө цэвэрлэхэд маш амар. Тэр талаас нь ган гамбанс дээр хийж байгаа юм байна. Зөв. За энэ логон сонгоныг ерөнхийдөө сонгоно бол ингээд нэг уурахад бэлэн болгоод хэсэгчж байгаа шүү дээ. Энэ ер нь хэлбэр нь бас тийм айхтар чухал биш зэ. Ер нь ингээд нэмгэн байх тусмаа хурдан болно. Гоё амт юм. Ойлголоо. Яа, шууд халуун болж шүү. Халуун болж байна уу? За тэгвэл би ундаа гар дэлээ. За. Өстөө өхөө өмсгөө өхөө. Өстөө оч. За окей. Яа, энэ чигээр нь саримсан. За. Одоо энийг ингээд шууд тухтагч л ах уу? Тий. Өш чи халбаар утгаад байгаа юм. Би шууд нөгөө байснаар нь л хүсчихлээ. Доош уу яаш тээ. Энэ хувьд би нэг харсан да. Оо, за. Сурал хийчихлээ. За ойлголоо. Болтгүй биш үү? Гол нэг хайруулын тавганы гоё түлэгддэггүй юм гам байдлыг бас ашиглалт удаан байхын тулд тээ. За ойлголоо. Яах вэ? Шиний хүн сураад шүү. За кола юу спрайт уу? Спрайт бич. За тий. За би болохоор кола унаа. За амжилт. Гоё. Стоо энэ. Яг хөлс хараад хэлсэн. Шууд сэрүүнийг мэдэрч штт. За энэ нөө шанцаа селери гэдэг. Стуудын нөгөө тэр нь урт удаан амьдртгийн нэг нууцсан бас юм шүү. Селери буюу шанцаа. Өдөр болгон ер нь нэг 50-100 г-ыг иддэг гэж. Вау. Урт наслахад айгүй хэрэгтэй. Цус өтгөрүүлэхээс сэргийлсэн. Давхар бас хэрэгтэй.
Шанцаа ерөөсөө бас хиттийн хамгийн том нууцууд энийг гэж. Тэгэх юм бол манайхаа күнсэндээ заавал шанцаа хэрэглэх юм шүү. Одоо улаан лодын нухш чийж гуурна. Одоо эндээс нэг 3 албаг хийчих. 1 2 3. Бактери үржихгүй болохоор ч гоё юм биш тий. Тийм гол нь айгүй цэвэрлэхэд их амар юм бэлээ. Тийм ээ. Алтгоонд байж хахад хальч үржихэд л юуч болж. тийм. Манай өвчүүлгийн маань зорилго чинь мэрэгжлийн галт тогонд хийдэг дээд зэрэглэлийн рестораны мэрэгжлийн тогоочийн хоолыг яг гэртээ. Гэхдээ яг мэдрэмж нь тэр яг гол нь гоё одоо рестораны мэдрэмжээр хийх гэдэг байгаа хамгийн гоё чухал байгаа. Тэмүүч гэсэн бидний яг энэ ашиглаж байгаа бүх тоног төхөөрөмж ч гэсэн гэрт байж болно. Гэхдээ гол нь яг мэрэгжлийн рестораны хуурал болгалтыг яг хийж чаддаг юм уу те. Яг тэр талаас нь ингэж байгаа байна. Тэгээ дээрэс нь нэг мэрэгжлийн дуурчин гарч ирээ. Яхаа системээр зэрэгт энэ бол үндсэн улаан сүмсэн жоохон удаан болно. Одоо хоёулаа гоё амтлагаа хийчихэд 20 минут орчим болгон заяа. За. Улаан виноноос ер нь 100 г орчим хийх. Жоохон. За. Тэгээд өнцгөө басаад. За. За одоо янз янз. Тийм байна. Үнэр нь бас гоё юм шүү. Нэг тийм эсгэлэндүү юм шиг. Тэгээд дээрэс нараа үсээ замаараа. Юу вэ? Нараа ингээд базил навч. Шууд шинээр ингэ шууд урагцсан байгаа юм. Одоо ингээд ургаж байгаа байхгүй. Ургаж байхад нь шууд ингээд хамгийн цааш. Монгол ингээд зардаг болсон. Яасан гоё юм тий. Ингээд 2 3 навч дээрс чи. За тий. За энийг бас хэд. Тэнгүүд наач амар гоё өнөрчөөс. Тийм байна. Одоо наадхаа таглаж тавиал дээрээс нь нэг мэс амтлагыг энэ орегано. За. Баг зэрэг. Нэг чимх хичгдэггүй. За. За эндээс сахар хэрэгтэй. За энэ сахар байна да. Та галтгүй ер нь л мэдчихдэг. За харъя та. Энэ надад итгэхгүй. Мөн байна. Өсгөөс. Одоо арай багаар амсдаг болсон биш. Амар юм жоохныг авч яваад байгаас тийм хэрэгэр. Түрүүн бүр аа нөлөө хийгээстэй. Шууд сэрэгжчихсээр. Гар маар нь гоё болох юм. Яасан ч. Тэр чигтээ болчихсон шүү. Ер нь 2 халбаг хийчих. За. Ерөнхий айдсгүй 2 халбаг. Айдсгүй 2. Айдсгүй юм шүү манай. За ингэ тарах юм. За тэгээд дахиад. За. Дахиад баг зэрэг ус хийгээд хоёулж ийг. За одоо таглаад ерөөхдөө нэг луу маань болох хугацаа тэгээд улаан лол төр бүгд амтсан шингэн. Тэгэхээр нэг 20 минут бол. Тийм. Биш одоо цаад гомонго нэг 5 минут орчим болсон болох голд нэг үцчих. За тэгвэл энийг эхлээд тийшээ тавьж хагаад энийг их таваад ирэх. За бас ч гэсэн нэг их усан хийсэн учраас тийм. Айгу. Одоо наалдаг байгаас тэ. Тийм байна. Яа, таашглаад. Вау. Ямар тийм зөөлхөн юм юу харагдчихэв. Тэ гоё гомонгууд нэг нэг наваад. За халуун юмд хэр мэдрэг вэ? За тэр нь яг ямар утгаар вүлээ? Саав яриад байна уу? Эсвэл амт яриад байна уу? Би бүр эсрэгээр хуруугаа шууд ингэж халуун ус руу дүүрч. Унгаачлаа. Нөө тогооч нар чи ер нь нэг халуун юмтай харьцсаар гад нэг юм бархлаатай гадаргуу бүрхүүлтэй очдөг юм шиг. Намайг анх галтгоонд орсон ч нэг. Яана. Тий. За байж байгаа наатах одоо хайд чи ядаа. Нөгөө бархлаатай үгийг асуудаг юм. Өмсөж жогод. Зөлгөө. Ингэж үзэж байгаа байхгүй. Тэгэл шууд ингэж. Халуун уснаас шууд авчих. За хоёул түрүүн нараа цагаа алдаад жоох их явуулчих. Яа. Сайн юм чи авчлаа. За нэг хаашаа тавих зүгээр тавьчих. Одоо түр хөргөч. Тэр хооронд маха болгоч. За.
Ерөнхий ивент тэтгэгч ArtPay. Хөөгүү шимтгэлгүй 60 хоногт хувийн төл. Хамтрагч бүх төрлийн стейкийг BB Butcher's. Хамтрагч үйлчлүүлэгчээ дээдэлж чанарыг эрхэмлэнэ. Good Price Market. Гомн дээр нөгөө 5 нийтдээ 9 минут болох хэрэгтэй байсан байна л да. Тэгсэн чинь би яг 9-оос хэтрүүлсэн. Тэгээ дээрээс нь нөгөө эхний 4 минут ч юм уу эсвэл 5 минутаар нь ингээд дунд нь утгаж үзэх хэрэгтэй байсан байна. Тэгээ бас тэгсэнгүй. Тэгээ нөгөө дээрээс нь хавчаар маань өөр дөр юм ирмэгтэй юм үзүүртэй байж таарад тэгээ нөгөөдгөө авахтаа бүр ингээд уурж мараад гоё юм болсон. Одоо тэгээ нөгөө лазань яг би хугалчихгүй гэсэн чинь хугалахгүй яг гоёор нь байх хэрэгтэй гэдгсэн. Тэгээ одоо нэг бодол төр чинь тэр нөгөө яг тэр нэм тасарцсан эсгээр нь хийх хэрэгтэй юм болов уу? Эсвэл дахиж одоо гуйж ягаад нэг шинээр дахиад гойм ингээд гоё чанах уу яах уу гэдэг тал жоохон хэцүү байна. Тэгж л бодож байна. Гомн дээр нэг зарим нь бол үнэхээр хэрэгжилж болохгүй болцсон нэг жоохон хитэрсэн овerdсан байгаа. Тэгэхээр бид нар жоохон нэмж чансан дээр одоо шинэ галтгоонд орж ирээд очроо олоогүй байх гэж бол би бодож байна. 9 минут тавиад нөгөөдгөө сэрүүлэг дуурах ёстой гэсэн би тэр сэрүүлгийг хүлээгээд тэгээд тэр чигтээ удаад жоохон овerdсан. Тэгээд бүр буу хаалж явж байгаа манай хүн марцсан баха. Энэ тийм том алдаа биш. Манай хүн гайхалтай учраас засах баха гэж бодсон. Тэр гомгоо хоёул ерөөхдөө бас наашлуулж хагаад би жоохон дарччих. За гэлдэг нь дарна гэдэг нь яа нэг. Дээрээс нь эхлээд бас жоохон тослоод хүнсний скотчоор бүтээчих гэсэн. Зорилго нь наалд болохгүй байх тийм. За хоёлоо бишамел сүмс хий гэсэн. За тэр нь одоо яадаг сүмс гинэ? Үндсэн цагаан сүмс, Франц сүмс. За бидний үндсэн орц ерөнхийдөө масл гурил 2 хэлж хуураад за масл нэг 50 г, гурил нэг 30 г заяа. За дээрээс нь орох орцсон сүв. Нүд ямар ч сүв ээж болно. Нэр нь тослох хувьд ялгаагүй. За тэгээд пармезан мэслэг. За ерөнхийдөө энэ дөрвөн орц хамгийн чухал орц ингэ зад гэж амтлагч байна. За зад. Энэ айгуу гоё нэртэй үстэй ийм сингэнсэн. Ингээд лазанагийн үндсэн орцууд нь бүгд өөр өөр өрмөс амттай байна. Тэднийг бүгдийг нэг доор ингэж хийж өгснөөр айгуу гоё амт бүрддэг. Тэгэхээр хоёул шал улаан сүмснээс шал өөр дахиад нэг сүмс юм гэсэн. За. Одоо дээрээс нь гурилаа. Гурилаа хийхдээ шууд хийх үү? Яаж хийх үү? Шууд хийх үү? Жоохон харж байгаа хийх үү гэж. Эсвэл гурилаа амрааж хийх үү ядарсан байна. Айгуу. Гурилыг ер нь яхав. Жоохон цацалттай юу? За тэг. За юу тэгвэл надаа нэг юм байгаа. За. Би бол яг зүгээр ингэж хийн гэж бодож байгаа шүү заяа. Надад нэг юм байна. Оо за. Зүг. Энэ яг гурилыг гоё сэргэж үлдэх байхгүй. Гурил одоо ингээд нэг багтаршилсан байж байгаа шүү дээ. Айгуу ихтэй. Тэр чигээр оруулахын тулд гоё сэргэж үлж. Одоо ингэж эхэлж ингэж хагаад тэгээд эдгээр агаар үлж тээ. Яа тэгээд цаад юугаараас хаад. Тэгээд оо за. Тэгээд нэг хальтаа хальт. За тэгч. За багаар. Ингээд гоё юм өтгөн. Өтгөн бүр ингээд гоё өтгөн бол. Бид нэг одоо монголчууд нь хийцтэй цай гэдэг шүү. За тийм. Гурил хуурж байгаа гэдэг шүү. Тэр нь хэлэх байхгүй. Тэгээ ойлгочих бол. За, баг болно. За болцсон уу? За нэг ингээд ингээд шаталт хийч. Дээрээс надад сүү. Хэр их хийх вэ? Ер нь бол энд нэг 500 мг байх болно. За. Тэгэхээр чи би ч юм харж байгаа тийм. За. За энэнийг яа, хийчих. За энэ хэвчээ бол байна те. Болцсон уу? За. Одоо энэгээр нэг задлаад үз. За одоо ер нь цаашдаа энийг ашиглаа авч. За одоо сүнсээ дахиж жоох ич. За. Одоо энэ дэр гол анхаарах юм. Буцлахгүй шүү заяа. За энэ дэр айгу анхааралтай шүү. Доороо буцлах юм бол тэгээд дээрэс нь хутгахгүйгээр орхиж болохгүй. За. Орхих юм бол доороо наалдаад ингээд бид нар яг горох гэдэг амт гарч чадахгүй гэсэн. За. Хаус бэрч ирсэн. Хийгээд. За. Давс хэрэг хий. Нэг 2 чим, 3 чим хэрчим гэж тооцоод уу? Тий. За. За тэгвэл энийг чи ч одоо фитнесийн хаал нэлээд хийсэн. Өөртөө
Ер нь өөртөө зориулж байгаа соёл өөрсдөө гэдэг шүү дээ. Тэгэхээр ер нь давсыг бол хүн ер нь нэг өөрийнхөө амтлагаар хийж байгаа. Аль болох баг тусмаа зүгээр. Брохт давсгүй тусмаа зүгээр те. Гэхдээ яг галтгоонд бол ингэж ирд. Ахлахаа давс ихцээс багцсан дээр те гэхэр өдөөс нь муу харснаа. Яг таарсан л дээр. Тэдэс алдаагаа хүн нөгөө үгүйсэх гэдэг шүү дээ. Би бас ихтүүлээгүй шүү дээ гэрэггүй. Энэ бол алдаа. Наачистай сонирхолтой биш. Галтгоонд бол тэгж ирдэг. За перцнээс арай баг хийш үү. За одоо энэ маань юу. За тэгэхээр галаа багсан юм. Тийм ээ. Галаа багсахаарыг болчихлоо. Багсаа. Тэгээ бүр асар мэдрэмж хэрэгтэй юм байна. Тэгээ бөмбөлөг үсгэж гэж сая. Тэгээд чи цэцлэхэл юм бол энэ хоол фейлд. Тийм байна. Манай үндсэн цагаан сүмс байхгүй болчихвол ингэ. Өнөөдрийгээ бүр ингэ шууд устгах нь шүү дээ. Тий. За одоо энэ дээрээ За ингэж хийчих юм байна. зэд тэгээд амтлагч нь гоё. За ер нь хоёр ч юм хийчих. за Наач гоо сингэнсэн тийм амт тэгээд тийм нэг өвгөмж цамт юм. Энэ хаасыг бодлогддог. Өстө гоё юм байна. За Одоо галаа багсчихад. За тий хийж явахдаа амссан юм. Эндээс вау бас ингэж уучлаар сонирхолтой юм дээ. Үгүй яа. За уучлаарай. Вау. Зөвлөх мөгөөс Бүр маш гоё юм. Тэгэнгүүт хоёлоо нэг давсан цай хоёлоо баг хийсэн шүү дээ. Тэгэнгүүт жоохон суулгаад араас нь ингээд нэг пармезан нэмж хийх учраас наан нь ингээд арай багыг хийж байгаа шүү зэ. Одоо пармезанаас нэмээд чи ицсэн бичин. Яг нэг пармезан нэмхийн өмнө амсуулж байгаа нь хоёлоо давс хийгээгүй ч гэсэн пармезан бислэг хийсний дараа ямар их давсрахыг болдог вэ гэдгийг. Одоо нэг За. За тэгвэл энийг хийчих юм байна тий. За. Гааны хоёр хатгыг сайхан шүү. За тэгвэл зөрөгтэй юу? Тий, зөрөгтэй. За. Зөрөгтэй үзэн шүү. За болсоо. За. Тэ зөрөгтэй хэлээ дээ. За одоо энийг утгах уу? За. За, супер харагдаж. Одоо энийг зайлж хагаад дахиад нэг амснаа байл. За. Йоо. Энэ пармезан бислэг бүр зүгээр л алд юм байна тий. Зүгээр л жаргаач юм. Энээрээ. За одоо галаа багсах. За одоо ч нэг. Йоо. Яа. Зүгээр яа гэдэг юм. Йоо. Италичууд ингэдэг билүү те. Зүгээр л алчин. Зүгээр үнэхээр гоё. Нэг чи хийчихсэн шүү дээ. За баярлалаа. Хамтрагч Гантиг мебель тавилгын үйлдвэр. Хийцэн сэтгэл орон зайн урлаг. Хамтрагч чанарын стандарт, эрүүл бүхний эхлэл, насан туршийн эдэлгээ. Тото Хаусхолд. Гол нь хайруулан тавгасаа халаах гэдэг шүү дээ. Тэгэх юм бол түлэгддэггүй гэдэг байгаа тийм. Тэгэн гот тий. Одоо яг хоёлоос харьцангуй гайгүй нөгөө татсан маха болгож байгаа учраас хүн стейк хэмтэр шарахтаа гол зөвлөмж юу вэ? Сайн халаахгүй нэг талдахтай. Хоёрт халаасныхаа дараа бүх юм гоё болцсон, тосоо хийцэн, яг шарна шүү дээ. Дөнгөж нөгөө хуурд нөгөө манайхан ч нөгөө хуурсаар хагаад байнга хутгах ёстой гэд ихтэй энэ төвчөр зүгээр. Зүгээр. Байнга хутгах ёстой гэд ойлгоцсон. Маха тавьчаал салах гад ингэдэг. Тэгэнгүүт нөгөө хамаг гоё одоо хайрсис тогтох ёстой хэсэг мань мох болчихсон. Тавиад орчих хэрэгтэй 1 минут гарна тийм өөрөө салдаг. Өөрөө хайрстай болоод ингэнгүүт өөрөө салдаг. Салж болдог болохоор нөгөө тийш. Яг одоо тосоо юу? Тий, тосоо. За тий. Сайхан. Тэгтээ айгүй гоё хурдан алдаг гэдэг юм тий. Харин тийм бүр маш хурдан алдаг гэж. Одоо чи өөрөө хийдгийг хийгэр. За тий. Одоо тэгж болох юм уу? Болно. За. Яа. Тэгээд зүгээр ингээд явчих шүү дээ. Яа.
нөө болонез махан нөө гоё сайн халааж ягаад гаргаж байгаас те. Тэгээд өөрийнх нь шүүсэнд болгоод эхлээд шүүсийг бас ингэж гаргах нь чухал байхгүй. Өөрийнх нь шүүсэнд болгоод өөрийнх нь шүүсийг бүр ингэж энэ авчиж байгаа. Махыг ер нь нөгөө ийм их үнэр юу байдаг ч нэг мах болгоход ингэж ихэл гардаг те. Тэр хэсгийг ингэж шууд ингэж гаргачих байгаа гэсэн. Нөгөө улаан сүмсээ блендер дээр за махан дээрээс нэмээд жоохон шилжүүлсэн. За мах сүмс нэг ер нь нөгөө мах сүмс дахиад нэг хоёр төрлийн сүмс мах бяслаг гэдэг ингээд тэрхээ олон үйлдэх байхгүй. Хоёулаа болохоор жоохон хэлбэрчлээд баха улаан сүмстэйг хэлчих. За. За тэгвэл улаан сүмс авчих уу? За жоохон хоорно. За. Дээрээс нь давс перц хоёр л чи. За. За давс бол надад нэг иймэрхүү явлыг болмоор санагдчих. За. Яг юм болж байна те. Ер нь мэдрэмжний хувьд яг л тэгж буугаад. Мэдрэмжтэй зарлаа байна. За миний хараар болцсон да. За болцсон уу? Тийм миний хараад болцсон. Жоох ич. За энийг харсан чи бас нэг юм санаанд орж юу байдаг штэ. Тэр үед ингээ монголчууд махыг жуулслах арга гэж үздэг. Борч цатаагаал бүтэн үхрийг одоо үхрийнх нь тэр гидсэн дотор нь аваад хийчдэг те. Борчлоод ингээд чи гол зорилго нь удаан хадгалах гэдэг байгаа шүү. Жижигэн болгох гэдэг одоо биш те. Удаан хадгалах гад хол авч явах гэдэг байгаа шүү те. Тэгсэн чинь сүшиг ер нь яаж үүссэн тохоо мэдгүй. Үгүй. Сүшиг гэхээр ер нь Япон орж ирдэг те. Тий. Сүши яг анханасаа бол Таиландын нэг арлын улсуудаас гаралтай ингэнэ. Вау. За. Тэр ямар зорилгоор хийсэн бэ гэхээр бид нар махаа ингэж хатааж удаан хадгалдаг байсан шиг загсаа удаан хадгалахын тулд анх васабитэй хойлж тэгж хийж байгаа нь уу? Үгүй. Тэгж хийх нь биш. Яг сүши гарч ирсэн түүхний анхных нь загсаа удаан хадгалахын тулд удаан дотор хийгээд барддаг байсан. Тэгээд жил хүртэл хадгалж болдог гэсэн. Ямар сони юм тий. Давсаа ингэ ягаад давслаад загсаа давслсныхаа дараа агшаасан будаан дээр одоо чансан будаан дээр хийж тавиад тэгээ ингэ тагилдаг гэсэн. Будаа өөрөө тэр үед ч нөө дээр үед хөргөч байхгүй тэр ч одоо бараг 800 жилийн өмнө хэм ярьж шээ. Тийш. Хөргөч нь тэр байхгүй учраас будаа өөрөө эсэлтэй эссэн будаатай юм савч нь өөрөө шүлтлэг орчин болоод тэр дотор бактери үрчихгүй. Бактерийг үржүүлэхгүй жил хүртэл хадгалж болдог. Тэгээд тэр соёл явсаар хагаад Японд руу ирээд нэг хэдэн зуун жилийн өмнө те. Тэгээд Япон ингэж хөгжүүлж явсаар хагаад одоо бид нар юу яадаг штэ. Сүши маань сүшич нэг юм цуутай будаатай байдаг штэ. Тий. Тэр будаагаа одоо шууд цуулаад чи одоо цуу ингэж эсэлдээд хүчлэг орч үүсдэг гэсэн гэж аахгүй шүлтлэг. Тэгээд одоогийн сүшиний өмнөх түүх нь ер нь тэндээс ихсэг. Зүгээр хадгалах аргаа ингэж хөгжүүлж явсаар хагаад доорлог болгоцсон ингэ те. Үнэхээр сайн хөгжсөн байна те. Тэгэхээр маш том соёл болоод бүр үлдсэн. За хоёул энд нөгөө нэмчихсэн. Гоо маань ерөнхийдөө болж байна. За энийг нэг тест хий. За чи наатайгаа явуулжаад. За ер нь бол сайхан болчихжээ. За энэ жоохон багс. За хоёул ерөнхийдөө цаатлын сүмсмэн болцсон. За энийг авч хөө. Тий. Оо сайхан улаан лойл өмөрч. За хоёул наатайгаа нэг блендер дээд тэгээд ер нь амсч үзэж байгаад жоохон давс руу нэмэхээр бол нэг. За тэгээд. Нийт үзэгчдтэй ер нь нэг юм сануулхад нэг улаан лойлны сүмс хийхдээ том блендер одоо том блендер гэдэг чтэй. Тэрэн дотор хийж байгаад би бүр анх нөгөө оюутан байхдаа очиж хийгээд нөгөө дөнгөж сая гаргаж ирсэн ингээд уурс авчаад халуун байгаа. Халуунаар нь зарим зутан шүлийг хийхэд яахчдаг байхгүй. Зүгээр блендерч болдог. Тэгсэн чинь нөгөө том помидортой нэг тийм бүхэлтэй дотроо агаартай байсан гэсэн. Тэгэнгүүт дэлбрээд би ингээд хүлээ авалтын өмнө блендер дээр яараад тэр чи халуунаар хийж байхгүй. Дэлбрээд тэр чигтээ ингээд тэр хүлээ авалт ингээд амар 1-2 цаг хоошлоод ингээд амар том алдаа гарч ирсэн. Тэр хоошлох нь бас гайгүй зөө. Манай рестораны ахлах чи өөрөө гайгүй юу? Хүн чухал гэдэг ч юм уу те. Би нэг ингээд хүлэгдсэн. Чи наалдаа түлэгддэг. Гэтэ айгүй гоё гэсэн л те. Анх тэгж фейлдчихсэн ингээд хамгийн бас тод дурсамжуудын нэг. Тэр хоёлоо энэ блендер бол нөгөө агаартай хийдэг учраас яг ч юм. Ерөнхийдөө ийм блендер ашиглавал илүү зүгээр. За энийг нэг сайхан блендерч харуулъя та.
Би ч одоо энэ смэг дээрээ бүр гарччаад байгаа шүү дээ. Энэ ч ихтэй ирэхэд амар тэглэж нөгөө нэг галт тогоонд байхад их гоё загвар үзэмжтэй харагдах юм. Яг л шансаг. За баярлалаа. За хажуугаар нь би салаад бэлдэж. Энийг бүр болсон одоо юм яацсан уу? Оо за. Одоо бахан дээрээ хийгээд жоохон жиг. За ойлголоо. За би тэгвэл энийг чамаа наадах хийж байгаа нь ер нь арай манай лазаны үндсэн орчим нь ерөнхийдөө одоо фитнес хийдэг хүн шүү дээ. Илүү ууралаг, тослог ихтэй бас нүрс өстэй байхгүй. Ер нь илүү жоох хүнд талын хоол. Хажуугаар нь хоёулаа хөнгөн гой салаад ер нь ногооны салаад. Өө тэглэв явахдаа эслэг хэрэгтэй болох тийм. Эслэг авъя. Энэ уурыг өөх төсөө чинь задлахын тулд мэдээж эслэг хэрэгтэй. Чамтай юу яа. Хамаг тэмцээнд дуусгацсан чи. Энэ ногоон дээр бол ерөөсөө гэртээ байгаа бүтээгдэхүүнүүдээс аваад л ч тийм. Хоёулаа ойрхон гой улаанлаа дөрвс цэмэх. Ган хутга, ган банзан дээр. За одоо шүү соус энэ дээр хийж гисэн тийм. Зөөлөн гал өгч байгаа. Тий. За тэгээ жоохон жигч. Хандаа гоё амт чинь. Тэгээд энэ 5 минут чигнээд болоо дөө. За. Ерөнхий ивент тэтгэгч Ardap гүйлгээ бүрт урамшуулалтай. Хамтрагч аз жаргалыг илүү мэдэр хүнсний эслэг агуулсан Coca-Cola Plus. За чиний зүрхний фэлцэн дээр жоохон нэмэд чана. Үгүй харагдчихна. Ялчгүй гоё харагдчихна. Минийх бол жоохон царай муутай доороо байгаа. За, бэлэг өмссөн. За. Энд ер нь за эхлээд гомь. За, доотлоо. Ер нь одоо ингээл биолог уйлдаг штэ. Одоо гомьгоо яг ингэж өг. Тий. Илүү гарсан тасалж аваад нааталт нь ингээд. За ингэж юм тийм үү тий. Яг ингэж яад тэгээд тухтах хэрэгтэй юу? Ингээ халбар гэж. Гэрт тэгээд хүүхдтэйгээ энэ процесс ер нь хүүхдтэйгээ хамтдаа ч юм уу тий. Тэгээд сонирхолтой. Тэгээд энийг ингэж тухах дахиад. Тэгвэл хүүхдүүд өөрсдөө хамт хийсэн гэдэг тий. Тий шүү дээ тий. Хутгаж халбагаш гэлүүд илүү. Ойлголоо. За дахиад гоё. Оо яана. За нэг юм сайхан чаваад. Би жоохон болхол үзэж байна. Тийм ээ тий. Халахыг ингээд ашиглаж тий ясаас эвгүй. За ингээд. За дээрэс нь махан юмна. За. Лазаныг бол гэр бүл зөвөрөж шийдсэн. Лазаныгийн хамгийн гоё нь яг өржих процесс. Өржихтэй ингээд амьдралынхаа ингээд мөч бүрийг боддог ч юм уу те. За гомонтой хэсэг нь бол ингээд нэг ихлэл махтай хэсэг бол ингээд хамгийн алт цаантай үегээд дээрэс нь бишамаас хүмүүс чинь ингээд нэг сүүн цагаан сэтгэж гэдэг. Бүгдийг давхарлаж жагаад хамгийн сүүлд нь тэгээд яг амьдралыг ингээд хамгийн амттай нэг юм байна гэх юм. Гоё. Тэгээс эсвэл хийдэг тэгээд гоё идчихсэн гоё идэх те. Гоё хийгээд сараагаад. Хоёул уянгатай байсан. Тийм байна. Өстой гоё юм байна. Угаасаа сайхан хоолыг сайхан хүмүүс хийдэг гэж. Ер нь гоё юм бодож хийх ер нь шал өөр те. Тийм шүү дээ. Дуулахад ч гэсэн тэгдэг үстэй. Өө тэгэлгүй яах вэ? Хондоо орно гэдэг шиг те. За. Ямар ч ийсэн ингээд болчлаа. Ресторанд байсан бол жоохон хасаалах байлаа мах юм. Тийм үү. Ер нь нөгөө бас ингээд тэр ашигын маржин байх хэрэгтэй. Гэтэ гэртээ бол энэ бүр супер гэсэн. За. Энэ ч одоо хоёул идэх юм чи. Тий. Яа та нар бүр ямар гоё байна гэж бодож чинь. Гэртээ бол нь яг хийгээд туршаад үзээрэй заяа. За. Одоо сүүн цагаан сэтгэлээд байгаа. За тэгээ. Сүүн цагаан сэтгэл. Бараг чамд доолол маа. Хоол ингээд дуулна зү тий. Тийм шүү дээ. Одоо энэ лазанья гэх тэнгуут шууд Итали санагдчихэв. Гэтэ би одоо тийм айхтар Итали хэлмэлтэй биш шүү. Одоо Итали хэлтэй хүмүүсээ байвал намайг бити шүүмжлээрээ. Ингээд жоохон ингээд. За. За тэнгуут ингэж байгаа. Яа. Parla piano e nessuno sentirà il nostro amore, love piano io te nessuno sa la verità ta tiran taran tararira ta la so
Яг тэр гол нь тэр дундах үгийг нэлээд мартчихжээ. Би одоо 10 хэдэн жилийн өмнө энийг хүүхэд байхдаа дуулж исэн. Тэр өөрөлдөх нь шүү дээ. Ятгад яг энэ сүүн цагаан сэтгэл тусааж байгаа. Ямар гоё гэдэг юм те. Нэрээ дуулахаар ингээд бусанд гоё үг хэлэхээр аим ордог гэдэг шиг наа хаалч юм өрс супер болж байна. Нэрээ тэглгүй ах уу те. Одоо хоёул чи энийг гол нь идэн. Тэгэхээр яг тэр миний сайхан сэтгэл Ибогийн маань сайхан сэтгэлийг хоёлаа нэгэн зэрэг идэх нь шүү тоолоороо дамжуулж. За сүүн сайхан сэтгэл амжилттай. Баярлалаа шүү дээ. Ийм гоё дуудуулчихсан. За. Үнэхээр миний ганц чаддгүй юм дуулах. Тэгээд үнэхээр ийм дуулж чаддаг хүмүүсийг айгуугаар бичирдэг байхгүй тий. За баярлалаа. Эндээс ингэж баг зэрэг үйлдээд байна. За. За юу н ойлгочлоо баг зэрэг тий. Дараагийн үе дээр арай ихээр ингэдэй. Голоосноос ингэж бэлэг байж ивэл гоё. Тийм байна. Яа чи дуунд уяраад хийж мартцсан биш үү? Тэг ямар гоё тоглолт юм. За одоо шинэ дуу муу хийж нэ. За шинэ дуунууд юмнуудаа бол хийцэн байгаа. Би ч сая нөгөө хамтлагтай байсан. Ааха. Манай хамтлагийн маань гэрээ дуусаад одоо яг соло уран бүтээл юу н хийж эхэлж байгаа. Дуунуудаа яг цацаал явж байна да. За. Бид энэ шар шүгээ халаагаад бэлдсэн байна. 180 градус ер нь нэг 7-8 минут явуулаад өөрсдийнх нь амтны ингээд нэгэндээ гоё юм шингээд байж тээ. Үлдсэн 2-3 минутын дээр нь градусаа ихсгээд дээдлийн бясалгаа гоё пиццаных шиг болгоод ингээд шалгалтуулаад хайлуулаад тий. Тэгэл гаргаж ирээл дээрэс нь нэг шинэхэн базил авчнаас нэмж өгөх. Асигдаад очлоо ш. Харин тийм байна. Би ингээд чам шиг нь цаашин тий. Найранд 3 дуу гэдэг чтэй. Хичээж байгаад нэг 3 дуу чамаарыг заалууд. Болно шүү дээ. Чи миний хоолонд таарсан. Тий. Яг гоё хоорондоо юу н одоо мэдрээд нэг 3 дуутай л болчих. Тэгчүүд нэрээс гоё шүү тий. Чи харин надад яг нэг гоё юм 3 супер хоол бас заагаад өгч болох. Тэгэлтэй. Басан ч одоо гэртээ болзоо юм тий. Ээж аавындаа очиход сайхан хоол иж өгөх хэрэгтэй тий. Хоол хүнээс салшгүй шүү дээ. Тийм шүү дээ. Чи одоо хүн чи одоо эдхийн төлөө биш энд амьдрах гэж идэж байгаа шүү дээ тий. За тэгвэл тэгээ 3 дуу 3 хоол. Окей. За. За одоо энийг өвөмдөө юу. Тий. За шар шиг шүү дээ. За энэ дараа 180 градус дээр халаацсан байгаа шүү дээ. Тийм ээ. Яг олон боломжтой гэдэг шүү дээ. За нэг ингэжлээ. За. За ястаа. Хэдэн минут лээ? Минутын яаж болно? болох уу те? Ер нь тэгвэл 6 минут тавьчих. За. За энэ жоохон эслэгээ авъя гэдэг салаад бэлтгэж чи энэ дээрээс нь помидорыг хишчихэд За нэг оранж юунаас ирчихдэг. За баярлалаа. За би энд нэг жоохон сүмс бэлтгэж. Гिच заяа. Манай энд хийлээ шүү за. Оливын тус дээрээс нь лимоны зүгээр юуг бол зүгээр хамаагүй л ирчихсэн. хамаагүй л тий. Аха. Лимоны шүүсийг шахахаас өмнө жоохон ингэчүүлсэйг зүгээр. Тийм нэг дотроо гоё шүүснэ. Тэгээ зөөлрөөд тий. Чад. Дээрээс нь жоохон давс. Тест. Өөр хөнгөн. Ер нь тэгээд ногоогоо бүр дангаар нь идчихсэн ч чаддаг бол тий. Тийм шүү дээ. Яа нэг 6 минут маань яг болсон байна да. Одоо хараа. Яг ингээд нэг гоё биежилтэн болцсон байгаа цаа да. Одоо галаа нэмээд нэг 3 минут болсон. За ойлголоо. Ер нь хамгийн их дээр нь тавьчих. Шарх шүү. Сануулж хэлэхэд нөө шарх шүүгээ бид нар хоёр талаас нь халаацсан байгаа шүү. За. За тэгээд галаа нэмнэ. Галаа илэрвлээ. Мөн 230 хүртэл талдаг. Гайхалтай тийм. Тий. За одоо. Одоо минут. За. За тэгээ цангиснаас бас жоохон нэмээд. За хамгийн сүүлд нь гараад тавглахаараа оранжод ирсэн. Ойлголоо. За энэ одоо базил одоо хамгийн сүүлд нь дээр нь тавина шүү дээ.
Ой, лазаны маань бэлэн болсон байна. За одоо татаар. За. За, хоол маань бэлэн болсон харагдаж байна да. Эндээс нэг тарагдаад хараа. За. Санаас хүмүүч гэл ингэ шүү. Тэр бэлэг ингэ төр тавьчих. За. Тэ чиний гээл. Оо болгоомжтой. Одоо стикер. Nice харагдчихлаа. За. Үнэхээр гоё үнэрт чинь бас маш гоё харагдчих. Яа. Яа энийг хийлээгээ бодтоо манай. Гэр бүлийн хоол лазанья. Яа. Одоо дээрээс нь хэдэн базил ингээд өгчөнгөд аюу гоё юм сингэл самт үнэртэй бол. Аач гоё гоос тэндээ ургуулж авах таа хийгээл. Яа. Ингийн хоолыг л урлаг болгоод шүү дээ. За одоо хамгийн чухал мөчтэй тест хийх. Хоолоо одоо идэв шүү дээ. За дээрсэн гоё. Одоо энэ дээр нь гоё гэсэн. Бислэний тайлт бас урлаг яваа тий. Энд тийм юм зурлаж байгаа бислэг харах их гоё тий. Яа гэм бол цаанаасаа нэг юм тархинд бас суудсан байт юм шиг байна тий. Тэгвэл гоё гэдэг ч юм уу. Гацтай ундаа уухаар нэг мэдрэмж авдаг шиг тий цаанаас нэг юм задлалт нь хүртэл пс гэдэг шиг тий тэр шиг нэг гоожж байгаа юм тий яайлаа нэг гоё тий хөөе яа энэ одоо нэг ингэж бүр дээшээ хичнээн уйсан ч болно. Бүр ингэ олоолаа байх тусмаа нэг том бүр том савнд хийж чадахгүй учраас өндөр болгоод тэгэнгүүт ингэж нөгөө хүмүүст тавглахтаа бүр өндөр очих гэсэн үг. Тийм байх. Хүн бүр төртөлтэй тий. Тэгээ хоёулаа болохоор ингэ хоёулаа учраас ингэ том тавглаж байгаас тий. Зя хамсаа. За тэгээ. Йоо. Чи одоо миний хамгийн анхны шүү тий. Өсвөгийн хийсэн. Гайсаа нэг амсч. Я би бүр тулцсан чи бүр яг сэрээд чадахгүй байдаг. Чи амар томор орч байгаа. Чи солио тэ гэдгийг доолмаар. Ийм гоё хол байдаг гэсэн биш. Гэтэл лазанья хийж дээрээ. Үнэхээр баярлалаа нэр. Яг л миний хийдэг амтыг чи хийсэн баярлалаа. Тэр гашчид нэг цаашдаа олон гоё байлаа. Би дахиад жоох хийлээ. Дөө салаад амт. За тэгвэл. Маш гоё. Үнэхээр гоё. Яг бүр дахиад идээл ямар санагдаж байна. Амьдралдаа анх удаа лазанья гэдэг хоол хийж үзлээ. Бас маш амжилттайгаар шүү. Тэгэхээр энэ гоё хоолыг зааж өгсөн Ибото маш их баярлалаа. Баярлалаа. Дараагийн дугаараар уулзцгаая. Let's go show байлаа. Bye bye.